3-4 хэсгийн шугам сүлжээ нь бол үндсэндээ 14 км орчим шугам сүлжээ байгаа. Тэрнээс хэсэгчлээд цэвэрлэх талаас нэг 3.6 км-ийн хийсэн байдаг. За бусад үлдсэн 10.4 км нь бол октоосоо хийгдэг болох тоо. Тэгэхээр энэ дутуу ажлыг гүйцээх засгийн захирамж гараад ус өгөөдөртөх газар дээр энэ үүрэг нь ирхэн ирсэн. 9 сард ажлын зургийн өөрчлөлт маань батлагдаж эцэлэгдээд за 10 сарын 8-наас одоо манай байгууллага 7 баригад нийт 72 хүнтэйгээр энэ ажлыг эхлүүлээд байж байгаа. Цаг агаарын байдлаас шалтгаалаад ер нь 12 сарын 1 хүртэл ажиллана гэж тооцсон. Энэ хугацаанд 2 км шугамыг зорилго тавиад ажиллаж байгаа. Баян зүрхийн хэрэгжлээс ахуулаад төв цэвэрлэх хүртэлх гол магистрал шугамуудын маань ачааллыг хуваах. За ингэснээр 1200, 1400 төвийн коллектор эдгээр маань бүгд ачаал 50% бууна гэж тооцоолж анх тавьсан шугам байдаг. За өөрөө бол бас муу адилхан 50% ачаалтайгаар ажиллана. За ингээд ирэхээр нөгөө анх 2006-7 онд төлөвлөжсэн 40 мянган айлын орон сууц. Одоо бидний цаашдын төлөвлөлөд явуулж байгаа энэ орон сууц дэд төвүүдийг бохрыг ямар нэгэн асуудалгүйгээр саадалгүйгээр одоо төв цэвэрлэх байгууламж дээр цуглуулж татаж авцрах нөхцөл бололцоонд бүрдэх юм байна. Угсрагдсан газруудын дутуу хэсгийг ингээд хийх явж байгаа учраас 7 бригад маань ингээд ийм тархмал байрлалтай. Тэр эх жил та үлдсэн 10.4-өөс ч одоо үндсэндээ 1.2-ын одоогийн байдлаар бид хийсэн юм. Энэ жилдээ 2 болгоод 2 болгоод хэрвээ цаг агаарын байдал дажгүй тэгээд хөлдөлт газрын хөлдөлт дээр гайг байх юм бол бид цаашаа бас аль болох гүйцэтгэх болох хүртэл явна. 26 оны дулааны удирдлагад бүрэн дуусч байна. Хичээгэл үзэндээ хамгийн гол нь төгсөлтөө юмнууд нь юу нэхэр түрүүний таны хэлдэг нөгөө инженер хангамжийн шугам сүлжээнүүд. Эдний өөрчлөлтийн зунууд нь гаргаад ирэх юм бол одоо тэр болгон дээр дээш нь үргэх, хажуу тийш нь шилжүүлэх, бүр байршлын өөрчлөлт гэх мэтлэн ийм ажлууд цаг хугацааг хорох болов гэж харж байгаа. Хэрвээ төгсөл гайгүй бол бид 26 онд дуусгахыг хичээнэ.